За сайн бацгаана уу. За өнөөдрийн хичээл ашигт малтмалын тухай хуулийн эрх зүйн зохицуулалтын талаар ярина. За энэхүү хичээл маань бол газрын хэвлийн эрх зүйн зохицуулалттай уялдаж орж иж байгаа хичээл болно. За ашигт малтмалын өмчлөл, за үндэсний геологийн албаны чиг үүрэг, за ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөл авахд тавигдах шаардлага, за ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг, тусгай зөвшөөрлийн төлбөр, байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийг хүлээх үүрэг, за тусгай зөвшөөрөл дуусгар болгох, хууль зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага гэсэн ийм агуулгатаар өнөөдрийн хичээл үзэхнэ. За энэхүү хуулийн маань зорилго бол Монгол улсын нутаг дэвсгэрт ашигт малтмал эрх хайх, ашиглах болон хайгуулын талбай уурхайн эдлбэрийн орчныг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна. За энэхүү хуулийн маань үйлчлэх хүрээ бол ус, газрын тос, байгалийн хий, цацраг эдвэгт болон түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг ирж хайх, ашиглагтай холбогдсон харилцааг зохицуулахад оршдог. За мөн бичил уурхайгаар ашигт малтмал олборлоготой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг бол засгийн газар баталдаг. За түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглагтай холбогдсон харилцааг тусгай хуулиар зохицуулдаг гэх байдлаар хуулийн маань үйлчлэх хүрээ энд хүрж үйлчлдэг байх нэ. За тэгвэл бүх хуулиуд дээр тийм ээ хамгийн эхлээд бол нэр томьёоны тодорхойлт гэсэн юм байдаг. Тэгэхээр ашигт малтмалын тухай хууль гэдээ ярихаар бид нар ашигт малтмал гэж юу вэ гэдгийг ярих ёстой. За тэгэхээр геологийн хувьсэл өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу буюу түүний хэвлэлд үүсч бий болсон альва хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ. Тэгэхээр ашигт малтмал байгаа эсхийг тогтоох зорилгоор газрын хэвлэлийг хөндөхгүйгээр чулуулгийн сорьц дээж авах, геолог ашигт малтмалын анхдагч мэдээллийг ашиглах, агаарын зураг авах аргаар геологийн судалгааг хийхийг бол тайм судалгаа хийх гэж үздэг. За улсын төсвийн их усүрээр гүйцэтгэж байгаа геологийн зураглал, сэдэвчилсэн судалгаа, геологийн эрэл хайгуул хийж буй ажлыг бол улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж буй геологийн судалгаа гэдэг байна. За ашигт малтмал эрх хайх гэдэг нь бол ашигт малтмалын хэтийн төлөв бүхий талбайд эрдэсийн хуримтлал байгаа эсхийг тогтоох зорилгоор хийгдэж байгаа геологийн судалгааны ажлыг бол ашигт малтмал ирж хайх гэж хэлдэг байна. За ашигт малтмал хайх. За эрдэсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг наривчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу түүний хэвлэлд геолог хайгуулын судалгаа хийж, түүний нөөц баялагийг ашиглах боломжийг судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийхийг бол ашигт малтмал хайх гэж хэлдэг. Тэгвэл ашиглах гэж юу хэлдэг юм бэ? Ашигт малтмал ашиглах гэж. Тэгэхээр газрын гадаргуу түүний хэвлэлийг хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг хэлнэ. Тэгвэл ашигт малтмалын орд гэж юу хэлдэг юм бэ? Тэгэхээр геологийн хувьсэл өөрчлөлтийн үр дүнд газрын гадарга буюу түүний хэвлэлд бүрэлдэн тогтсон, чанар нөөц нь тодорхойлогдсон, үйлдвэрийн аргаар олборлоход эдийн засгийн хувьд ашигтай эрдэсийн хуримтлалыг бол ашигт малтмалын орд гэдэг байна. Тэгэхээр бид нар хуулийн дээрээс эхлээд тухайн хуультай холбоотой, тухайн үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн нэр томьёог бол нэр томьёоны тайлбарыг бол маш сайн мэддэг байх хэрэгтэй.
За тэгээд хуулийн эхний бүлэгт бол энэ нэр томьёоны тайлбарыг бол оруулж өгсөн байдаг байх нэ. За хайгууллын тусгай зөвшөөрөлгч. За ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмал эрх хайх, эрх олгосон баримт бичгийг одоо хайгууллын тусгай зөвшөөрөл гэж хэлдэг. За ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь бол ашигт малтмалыг эрх олгосон, ашигт малтмалыг ашиглах эрх олгосон баримт бичгийг бол ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг. За бичил уурхай эрхлэх гэж юу хэлдэг вэ? Үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн ашиг багатай. За ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор за иргэний хуулийн 481-ийн 1 заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн иргэний хуулийн 35 дугаар зүйл заасан нөхөрлөл бий болсон зэрэг одоо хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг бол бичил уурхай эрхлэгчид гэж үздэг. Тэгэхээр иргэд болон одоо нөхөрлөл хоршооны хэлбэрээр бий болсон хуулийн этгээд яах нь үйлдвэрлэлийн аргаар одоо эдийн засгийн үр ашгийг авч болохгүй тийм газраас одоо ашигт малтмал олборлож бай. Энэ үйл ажиллагааг бол ерөнхийдөө бичил уурхай эрхэлж байна гэж үздэг. За ашигт малтмалын ордын нөөцгч юу юм бэ гэж. Тэгэхээр хайгуулын ажлаар ашигт малтмалын тоо хэмжээ, за хэлбэр, агуулга, эрдэсийн бүрэлдэхүүн наривчлан тогтоогддог. За үйлдвэрийн аргаар олборлох боломжтой эдийн засгийн үр ашигтай баяжуулах технологи олборлолтын уул техникийн нөхцөл нь тодорхойлогдсон ашигт малтмалын баялагын хэсгийг бол ашигт малтмалын ордын нөөц гэж нэрлэдэг юм. За тэгвэл ашигт малтмалыг хэн өмчилдөг юм бэ? Тэгэхээр мэдээж хэрэг ашигт малтмал одоо хэний өмч вэ? За өмчлөх үү, эзэмших үү, ашиглах уу гэдэг асуудлууд гарч ирдэг. Тэгэхээр энийг бол зааж тухайн хуулийн дээр зааж өгсөн байна. Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлэлд байгалийн байдлаараа байгаа ашигт малтмалыг бол одоо төрийн өмч гэж үздэг. Монгол улсын нутаг дэвсгэрт байгаа. Газрын хэвлэл буюу гадаргууд нь байгаа байгалийнхаа байдлаар байгаа ашигт малтмалыг төрийн өмч гэж үзнэ. За төрийн өмчийн хувьд энэ хууль заасан нөхцөл шаардлага журмын дагуу ашигт малтмал эрх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй байдаг. Тэгээд эрх, хайх, ашиглах эрхээ авахын тулд одоо тусгай зөвшөөрөл авдаг байна. Өмчлөгчөөс зөвшөөрөл авдаг гэсэн. За улсын төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийж нөөцийг нь тогтоосон ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тухайн ордын ашиглах гэрээгээр тодорхойлж байдаг. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны одоо хэмжээ буюу 50 хүртэлх хувьтай байх бөгөөд за уг хэмжээг бол төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан үзэж одоо гэрээгээр тодорхойлж өгдөг. За энийг дахиад анхаараарай. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бол нөөцийг нь тогтоож тий. За тэгээд ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээний 50 хүртэлх хувьтай байж за уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан үзэж одоо гэрээгээр тодорхойлдог байна гэж зааж өгсөн. За улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх
хувьцааг төр эзэмшнэ гэж зааж өгсөн. За уг хэмжээг төрөөс оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан үзэж орд ашиглах гэрээгээр тодорхойлсон. За уг гэрээгээр бол тогтоосон төрийн эзэмшлийн хувь хэмжээг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулж болдог. За тэгэхээр мэдээж хэрэг улсын төсвөөс тухайн ашигт малтмалыг тогтоогоогүй хувь хүмүүс явж байгаад ашигт малтмалын ордыг илрүүлж нээсэн. За түүнийг ашиглах гэж байгаа бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгаа учраас тийм ээ ордод хөрөнгө оруулсан 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшнэ гэсэн ийм заалт бас байдаг юм байна. За стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээд нь хувьцааныхаа 10%-аас доошгүй хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжах ёстой байдаг. За арилжна гэж зааж өгсөн байдаг байна. За ашигт малтмалын ордын ангиллалыг бол үндсэнд нь 3 ангилсан байна. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түгээмэл тархацтай ашигт малтмалын орд, ердийн ашигт малтмалын орд гэж 3 ангилсан байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрөлд эзэмшигч болон ашигт малтмал эрх хайх ашиглагад тавигдах ерөнхий шаардлага дараах байдлаар илэрчээдэг. За хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан үйл ажиллагаа явуулж байгаа Монгол улсад татвар төлөгч хуулийн этгээдэд энэ хуульд өөрөөр заагаагүй л сонгон шалгаруулалтын журмаар олгоно. За бичил ургаагаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрлгүйгээр ашигт малтмал эрх хайх ашиглахыг хориглоно. За байгалийн өнгөт болон үнэт чулуу түүх за олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ. За нэг тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг хуулийн этгээдийн нэр дээр олгож байдаг. За геолог уул уурхай асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. За геолог эрдэс баялагын мэдээллийн санг бүрдүүлэх, түүнийг баяжуулах, хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн энэ хууль заасан төлөвлөгөө, тайлан, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний талаар хяналт тавих. Ашигт малтмалын тойм судалгааг хийх хүсэлтийг хүлээн авч бүртгэх шийдвэрлэх. Уул уурхайн үйлдвэрлэлд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл болон технологийн үнэлгээ дүгнэлт өгөх. За техник технологийн бодлогыг хэрэгжүүлэх. За уул уурхайн салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, тухайн үед үүссэн нөхцөл байдал үнэлт өгөх зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг байна. За мөн уул уурхайн үйлдвэрлэлийн улс орны эдийн засгийн нийгмийн салбарт үзүүлж байгаа нөлөөллийг үнэлэх, дүгнэх юм үүрэгтэй. За уул уурхайн бүтээгдэхүүний үнийг судлах, эрэлт хэрэгцээ, хэтийн төлөвийг тодорхойлох, уул уурхайн үйлдвэрлэлийн тодорхой төслийг хэрэгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогын талаар санал боловсруулж хэрэгжүүлэх, за тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт хийх, зохион байгуулах, за бичил уурхай болон түгээмэл тархацтай ашигт малтмалын зориулалтаар талбайг олгох, дүгнэлт гаргах, за хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих, ашигт малтмал хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл шинээр олгох, дахин олгох, цуцлах, за шилжүүлэх, барьцаалах, талбайг хэсэгчлэн болон бүхэлд нь буцааж өгөх, шилжүүлэх ажиллагааг олон нийтийн хяналтанд явуулах нөхцөлийг
бүрдүүлэх зэрэг үйл ажиллагааг явуулах үүрэгтэй байдаг байна. Мөн одоо ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтанд оролцох, за хүсэлт буюу одоо өргөдлийг хүлээж авч бүртгэх, за тусгай зөвшөөрлийн бүртгэл хөтлөх, тусгай зөвшөөрлийн зураг зүйн бүртгэлд хөтлөж оруулах, за түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, үйлчилгээний хөлс түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураах, за тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд гарсан хөлийн маргааныг хянан шийдвэрлэх, за сонирхсон этгээд тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүрдэлтэй танилцах болцоог олгох, бүртгэлд орсон өөрчлөлтийн талаар зохиох байгууллагуудад мэдэгдэж нийтэд мэдээлэх зэрэг ийм үүргүүдийг гүйцэтгэдэг байна. За энэ хуулийн 12-1-5 заасны дагуу бол сум дүүргийн засаг даргын гаргасан хүсэлтийг хүлээн авч сонгосон газар нь ашигт малтмал ирж хайх, ашиглах, хязгаарласан буюу хоригдсан эсвэл одоо тусгай хэрэгцээ нөөцөд авсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг нэгэнт олгогдсон талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлсэн, давхцсан эсэх талаар дүгнэлт гаргаж газрын хэмжээ, хил хязгаарыг тогтоох ийм үүрэгтэй байдаг. За мөн одоо хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргасан хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдийн мэдээллийг бүртгэж хөтлөх, энэ хуулийн дагуу одоо ашигт малтмалын хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжтой сонгон шалгуулалтын талбайд солилцлоор тодорхойлох, батлуулах ийм үүрэгтэй байдаг. За төрийн царгааны байгууллагын геологийн асуудал эрхэлсэн хариуцсан нэгж нь бол одоо тухайн хуулийн 11-р зүйлийн 11-1-1-ээс эхлээд 11-1-23 хүртэл одоо тус асуудал хариуцсан нэгжүүдэд одоо хуулийн заалтуудыг одоо хэрэгжүүлэхийг, асуудлыг эрхлэхийг одоо зөвшөөрсөн байдаг. За ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт болон ашигт малтмал ирэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд тавих улсын хяналтыг бол мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэх нэр зааж өгсөн. Тэгэхээр ашигт малтмалыг одоо хууль тогтоомж хэрэгжиж байна уугүй юу гэдгийг бол мэргэжлийн хяналт, улсын хяналтыг бол мэргэжлийн хяналтын байгууллага гүйцэтгэдэг байх нэ. За үндэсний геологийн албаны чиг үүрэг. За Монгол улсын геологийн алба нь бол дараах чиг үүргийг гүйцэтгэж идэг. Монгол улсын нутаг дэвсгэр дэх геолог, геофизик, геохим, гидролог, геоэкологийн зураглал, судалгаа, шинжилгээ бол хийхийг үүрэгтэй байдаг. За мөн одоо Монгол улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд ашигт малтмалын тархалтын зүй тогтоол, минерогены судалгаа хийх, эрдэс баялагын хэтийн төлөвийн үнэлгээ өгөх, үндэсний геолог эрдэс баялагын мэдээллийн сан бүрдүүлэх, за түүнийг баяжуулах, нууцын зэрэгэлд хамааруулснаас бусад мэдээллээр сонирхсон этгээдэд үйлчилгээ үзүүлэх, за ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэл хөтлөх, нөөцийн хөдөлгөөний бүртгэлийг бий болгох гэх мэт асуудлуудыг одоо тусгаж хөтлсөн байх ёстой байдаг. За үүний үр дүнд бол одоо геологийн албаны чиг үүрэг ажилдаг байх нэ.
За тэгвэл нутгийн захиргааны болон одоо өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх нь юу гэдэг юм бэ гэж. Аймаг орон нутгийн захиргаа гэсэн үг шүү дээ, тийм ээ. За ашигт малтмалын асуудлаар бол нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байна. За ашигт малтмалын тухай хууль тогтоомж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртэй бол зохион байгуулахыг бүрэн эрхтэй байдаг. За харьяалах нутаг дэвсгэр нь одоо тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг зориултаар ашиглуулах, зөрчил гаргавал таслан зогсоох эрхтэй байдаг. За мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон орон нутгийн төсөвт одоо төвлөрүүлэх төлбөрийн одоо талаар хүлээсэн үүргээ тусгай зөвшөөрөл эзэмшигч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих зэрэг үүргүүдийг хэрэгжүүлдэг байх нь байна. За тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх нь юу гэдэг юм бэ? Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бол дараах эрхийг эзэлнэ. За хайгуулын талбай хилийн дотор бол энэ хуулийн дагуу ашигт малтмал эрх хайх, хайгуулын талбай хилийн дотор цацрагт идвэгт бодис буюу ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ирж хайх. За мөн энэ хууль заасан нөхцөл болцлын дагуу одоо үндсэн дээр нь хайгуулын талбай аль ч хэсэг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийн дагуу авах. За мөн энэ хууль заасан нөхцөл журмын дагуу бол ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх, талбайг эрх бүхий байгууллагын зөвшөөрөл хяналтын дор бүхэлдэн буюу хэсэгжилсэн байдлаар буцаан өгөх зэрэг ийм эрхтэй байдаг байх нэ. За шаардлагыг хангасан тохиолдолд бол цацраг идвэгт болон ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг бол 3 жилийн хугацаагаар одоо авч үйл ажиллагаа явуулж болно. За мөн тус хугацааг бол одоо шаардлагын дагуу хийсний үндсэн дээр 3 удаас тус хугацаагаар сунгуулж эрэл хайгуул хийж болдог байх нэ. Тэгэхээр хайгуулын ажил явуулах зорилгоор бол хайгуулын талбайд нэвтрэн орох шаардлагатай төр барих байгууламж барих зэрэг ийм эрхтэй байдаг. За хайгуулын талбайд нэвтрэн орохын тулд бол хайгуулын талбайн гаднах газар нутгаар дамжин өнгөрөх эрхтэй байна. За мөн заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл эзэмшилд байгаа газарт за түүний өмчлөгч эзэмшигчийн зөвшөөрсний дагуу нэвтрэх дайран өнгөрөх юм эрхтэй байдаг. За тэгэхээр ашигт малтмалыг олборлох нь бол хоёр янзаар олборлож байдаг. Олборлох ашигт малтмалыг хайх тийм ээ. Хайгуулын тусгай зөвшөөрөл авах, за мөн ашиглалтын тусгай зөвшөөрөл авах байдлаар үйл ажиллагаа явуулдаг байна. Тэгвэл хайгуулын тусгай зөвшөөрлийг одоо ямар хугацаатаагаар авч явдаг вэ гэхээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа нь бол 3 жил байна. За тэгээд тусгай зөвшөөрлийн дагуу одоо байгальд халгүйгээр тийм ээ ийм хайгуул хийсэн тохиолдолд тус хугацаагаар одоо 3 удаа сунгах ийм эрхээр бас эрхтэй болж байна. 3 хүртэлх удаа сунгах эрхтэй байна. За тэгвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшсэн хүн ямар хугацаанд эзэмшдэг юм бэ гэж. Тэгвэл ашиглалтын нөөцийн хэмжээнээс нь хамааруулаад бол одоо зөвшөөрлийн хугацаа бол 20 жил байдаг гэж үздэг. За мөн нөөцөөс шалтгаалаад 20 хүртэлх жилээр бас сунгуулдаг байж болох юм аа. За эндээс үзэхэд одоо нөгөө хайгуулын тусгай зөвшөөрөл, ашиглалтын тусгай зөвшөөрлийг бол тус компани бол хоёулангийн авсан байх тохиолдол байдаг. За энэ тохиолдолд бол 23 жилийн
одоо зөвшөөрөл олгодог. За тэгээд хайх гэж байгаа бол 3 жилээр сунгах нь. За ашиглалтын нөөцийг одоо дахин одоо ашиглах гэж байгаа бол 20 хүртэлх жил буюу нийтдээ одоо 46 жил одоо ашиглах буюу хайгуулын тусгай зөвшөөрөл хийх хэрэгтэй байдаг байна. За хайгуулын зөвшөөрлийн хугацааг сунгах. За хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө бол эзэмшигч хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж түүнд дараах баримтчгийг хавсрахсан байдаг. Тэгэхээр сарын өмнөөс бол одоо яг гэхээр хугацаа маань дуусах гэж байна гэдгийг сануулж одоо сунгуулах хүсэлтэй байна. Эсвэл одоо ингээд үйл ажиллагаагаа зогсоож байна гэсэн ийм өргөдлөө бичиж өгдөг байна. За өргөдлийг дагаад хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар. За хэрвээ шуудангаар ирүүлж байгаа бол материалаар батлуулсан гэрчлүүлсэн хуулбар. За үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт. За түүнчлэн одоо хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт. За байгаль орчны менежментийн төлөвийг шинжилэн батлуулсан баримт. Хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэрэг юм баримтуудыг үндэслэж одоо тусгай зөвшөөрлийг сунгах юм жишээтэй байна. Тэгэхээр эдгээр материалуудаа одоо дутуу бүрдүүлсэн тохиолдолд бол одоо материал дутуу байна гэж сунгахгүй байх жишээтэй. Тэгэхээр сунгах хүсэлтэй дараах материал, дээрх материалуудаар нийлүүлж өгсөн байх хэрэгтэй байдаг байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо бид бол тусгай зөвшөөрөл өгдөг хүмүүс биш учраас таны тусгай зөвшөөрлийг одоо хугацаа ямар вэ? Тэ? Тусгай зөвшөөрлөө авахдаа одоо юу бүрдүүлсэн юм бэ гэдгийг шалгаж үзэж болдог. За төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22-ийн 1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш за 10 өдөр, ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль заасанд шаардлага хангасан эсэх талаар мэдээлнэ. За зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг одоо сунгах буюу тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж байдаг байна. Тэгэхээр тухайн хуулийн зүйл заалт 22-ийн 1, 21-ийн 1-ийн 5-д заасны дагуу гэдэг ингээ хэлээд байгаа. Энэ бол яг хууль дээр байгаа зүйлүүдийг хэлж байгаа учраас манайхан энэ хуулиудаа уншаад хуулийн дээрээ тэмдэглээд яваарэ гэж хүсэж байна. За багшийн хичээл бол мэдээж хуулиас авсан байгаа. Тэгэхээр эдрийг бас үзэж яваарэ. За ер нь бол хуулийг бол бид нар гол утга санаагаа ойлгох гэдэг утгаараа ийм хууль байдгийг шүү гэдгийг мэдчих ёстой гэдэг утгаар нь багш нь яг хуулийн зүйл заалтаар нь уншихгүйгээр ингэж орж байгаа шүү. Энийг бас анхаарал тэмдэглээд аваарэ. За төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг одоо сунгамагц. За энэ тухай мэргэжлийн ялтын албанд бол мэдэгдэж өдөр тутмын сонд нийтэлдэг. Тэгэхээр төрийн захиргааны байгууллага одоо хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн талаар одоо сунгаснаа бол сонин сэтгүүл нийтэд мэдээлэх ийм үүрэгтэй байдаг байна. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бол ашигт малтмалын тухай хуулийн 7-гийн 2 31-р зүйл заасны дагуу нөхцөл шаардлагыг хангаагүй бол одоо төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж. За энэ тухай бол өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд бас давхар тэмдэглэсэн байх ёстой. За ингэж 3 үйлдэл гаргаж иж одоо хүчин төгөлдөр болдог байна гэсэн. Тэгээ нэгдүгээрт нь бол таны одоо хугацааг сунгах боломжгүй байна гэд
татгалзсан шалтгаанаа бичгээр үлддэг юм байна. За хоёрт нь бол улсын бүртгэлтэй за тийм шалтгааны улмаас татгалзлаа гэсэн тэмдэглэл хөтгөлж байдаг байх нэ. За ашиглалтын тусгай зөвшөөрөл авахд одоо тавигдах шаардлага. Тэгэхээр ашигт малтмалыг ашиглахад хайхад хоёр янзаар тусгай зөвшөөрөл аваад байгаа гэдэг юм хараарай. Хайхад нэг тусгай зөвшөөрөл авна, ашиглахад тусгай зөвшөөрөл. Тэгвэл ашиглалтын тусгай зөвшөөрөл авахд ямар шаардлага тавьд юм бэ? Тэгэхээр тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй байдаг. За тусгай зөвшөөрлийг олгохдоо бол 18 дугаар зүйл 21-д заасны журмын дагуу одоо өргөдлөө гаргаж бичнэ. За нэгт өргөдөлд уурхайн талбайн булангийн цэг аль хэсгийн яг одоо хаанаас хаа хүрэхийн тэр булангийн цэгүүдийг оруулаад төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу одоо газрын зураг дээр тэмдэглэж солилцол градус, минут, секундээр нь тодорхойлж хавсаргасан байна гэж зааж өгсөн. За маш тодорхой газар нутгийн одоо байршлыг тодруулж ингэж гаргасан байх ёстой гэдэг. За энэний хүрээнд бол одоо улсын тусгай хамгаалалттай газар нутагт орсон уу, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутаг руу орсон уу гэдгийг бол бас гаргаж ирэх боломжтой байдаг учраас заавал газрын зураг дээр тэмдэглэж за солилцол градус, минутаар, секундээр нь одоо тодорхойлж өгсөн байх ёстой байдаг. За мөн уурхайн талбай нь дараах шаардлагыг хангасан байна. Тал бүр тийш 500 м-ээс багагүй урттай уртраг өргөргийн дагуух чиглэлтэй давхцсан шулуун шугамар хүрээлэгдсэн тэгш олон өнцөгт хэлбэртэй талбай байна зааж өгсөн байна. Уурхайн ашиглалтын талбайгаа одоо тэмдэглэсэн байх ёстой байна. За тусгай хэрэгцээ нөөцөд авсан ашигт малтмал хайх, ашиглах, за ашиглахыг хоригдсан түүнчлэн хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл нэгэнт олгогдсон талбай давхцаагүй хэсгийг бол хянаж үзнэ. За мөн давс болон түгээмэл тархацтай ашигт малтмалын ордын тухайд бол талбайн хэмжээ нь тал бүр тийш 100 м-ээс багагүй байна гэх мэтчлэнгээр зааж өгсөн. За давхцал гаргахгүй тулд бол уурхайн талбайн дараах газар нутаг талбайтай хиллэж байгаа хэсгийг шулуун шугам биш байж болдог. За тэгээ улсын хил нөөцөд авсан талбай, тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хоригдсан газар энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө олгогдсон мөн хуульд зааснаас өөр хэлбэрээр байршил бүхий талбай. За уурхайн талбайд хамааруулах боломжгүй гэж үзсэн нуур цөөрөн байх зэрэг нь бол давхцал гарч ийн үгүй юу хараад одоо тухайн уурхаагаас бол уурхайн талбайнаас хасаж байдаг гэж үздэг. За ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүрэг. Тухайн уурхайн эдлбэрт оршиж байгаа ашигт малтмалын энэ хууль заасан нөхцөл журмын дагуу ашиглах хэрэгтэй байдаг. За тухайн уурхайн эдлбэрт оршиж байгаа цацраг эдвэгт ашигт малтмалыг цөмийн энергийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах хэрэгтэй байна. За ашиглалтын тусгай зөвшөөрөл бол эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд ашигт малтмал үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах эрхтэй байдаг. За уурхайн талбайд ашигт малтмалын хайгуул явуулах, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх. За уурхайн талбайг бүхэлд нь эсвэл одоо хэсэгчлэн буцаан өгөх бас эрхтэй байдаг байна. За цацраг эдвэгт ашигт
цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20 жилээр олгох бөгөөд 20 хүртэлх жилээр сунгуулдаг байна. За ашиглалтын үйл ажиллагаа явуулах зорилгоор уурхайн талбайд нэвтрэн орох, дамжин өнгөрөх шаардлагатай барилга байгууламж барих түүнийг ашиглахыг зөвшөөрнө. За уурхайн талбайн гадна орших газар нутгаар дамжин өнгөрөх эрхтэй байна. За энэ хууль заасан эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөл эзэмшилд байгаа газар тэрхүү өмчлөгч эзэмшигчтэй зөвшөөрсний дагуу нэвтрэн дайран өнгөрөхийг зөвшөөрдөг. За мөн газар ус ашиглах эрх байна. За тухайн ардыг ашиглах техник эдийн засгийн үндэслэлтэй тухайн уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх, дэд бүтцийг хэрхэн бүрдүүлэх, за уурхайн нөхөн сэргээлт хаалт зэрэгт шаардагдах хөрөнгийн талаар тодорхой тусгасан байх ёстой. Экологи эдийн засгийнхаа үнэлгээнд бол тодорхой тусгаж өгсөн байх ёстой байна. За мөн геолог уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бол байгаль орчны нөхөн сэргээлт уурхайн хаалтын асуудлаар тогтмол мэдээлэх үүрэг бүхий ажилтнтай байх ёстой. За газар ашиглах эрхээ бол эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль заасны дагуу эрхийн улсын бүртгэл бүртгүүлсэн байх ёстой гэж зааж өгсөн байна. За ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах. Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгаас 2-оос доошгүй жилийн өмнө түүний эзэмшигч нь бол төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаагаа сунгуулах тухай өргөдөл гаргаж дараах баримт бичгүүдийг авсаргасан байна. Тэгэхээр түрүүний бидний яриад байсан хугацаа сунгах бол нөгөө хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшсэн хүмүүс бол сарын өмнөөс мэдэгдэх ёстой гэж хэлсэн бол энэ ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хүмүүс 2 жилийн өмнөөс мэдэгдэж явах ёстой байна. За ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар байх бөгөөд хэрвээ шуудангаар ирүүлсэн тохиолдолд бол натратчаар гэрчлүүлсэн хуулбар байх ёстой. За үйлчилгээний хөлс болон тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримт. За байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний биелэлтийн талаарх баримт. За хамгаалсан хянсан тухай баримт. За мөн төрийн захиргааны байгууллагын өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид уг зөвшөөрөл эзэмших эрхийн хадгалах нөхцөлийг хангасан эсэх талаар хянаж зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг заасан хугацаанд сунгаж байгаа талаар мэдэгдэж бүртгэлд тэмдэглэж өргөдлөө гаргасан этгээдэд мэдэгдэнэ гэсэн. За төрийн захиргааны байгууллага бол ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгасан тухай шийдвэрийг түүний шийдвэр гарснаас хойш бол ажлын 7 өдөрт багтаан байгууллагуудад мэдэгдэж өдөр тутмын сонинд бол нийтлэлсдэг байна. За тусгай зөвшөөрлийн төлбөр. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бол тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө гэж заасан байна. Тэгэхээр хуулийн тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гаа тутамд төлөх хэдэн төгрөг төлөх вэ гэдэг. Нэг гаад эхний жилдээ бол
145 төгрөг. 2 дахь жилдээ 290 төгрөг, 3 дахь жилдээ 335 төгрөг, 4 дахь жилдээ 1450 төгрөг. За 7-оос 9 дахь жилдээ бол 2175 төгрөг, 10-аас 12 дахь жилдээ 7250 төгрөг гэх мэтчлэнгээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг одоо төлсөн байх хэрэгтэй байдаг байна. За ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь бол тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд бол гектар га тутамд тийм ээ 21750 төгрөг байх бөгөөд за харин шохон чулуу нүүрс дотоодын үйлдвэрлэлийн зорилтоор ашигт малтмалын хувьд бол 7250 төгрөг байх жишээгээр тогтоож өгсөн байдаг байна. За мөн хайгуулын ажлын зардлын доод хэмжээ буюу баталгаажуулах, түүнийг баталгаажуулахад юу хийдэг вэ гэж. Тэгэхээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөөр олгогдсон тухайн талбай га тутам дараах хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг одоо жил бүр хийж гүйцэтгэнэ. За нэгдүгээрт нь бол тусгай зөвшөөрлийг бол 2-оос 3 дахь жилдээ 0.5 Америк доллар. За 4-өөс 6 дахь жилдээ 1 Америк доллар. 7-оос 9 дахь жилдээ 1.5 Америк доллар. За тусгай зөвшөөрөл 10-аас 12 дахь жилдээ 10 Америк доллар гэх мэтчлэн төлбөрийг одоо төлсөн байх. Биш зардлыг одоо гаргасан байх хэрэгтэй байна. За хайгуулын ажил зарцуулсан зардлын хэмжээг бол тусгай зөвшөөрөл эзэмшигчийн геолог хайгуулын ажлын одоо жилийн тайлан болон санхүүгийн тайлан тэмцэл тулгуурлан төрийн захиргааны байгууллага баталгаажуулж өгсөн байдаг. За төрийн захиргааны байгууллага шаардлагатай тохиолдолд бол хайгуулын ажил зарцуулсан зардлын хэмжээг одоо газар дээр нь шалган үзэх юм байдаг. Тэгэхээр энэхүү төсвийг бол хайгуулын ажлын зардлын доод хэмжээнд бас тусгаж өгсөн байх хэрэгтэй байдаг байна. За тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь одоо тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мэдээллийг хүлээн авснаас хойш бол ажлын 10 өдөрт одоо багтаан төлсөн байх ёстой. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлсөн байх ёстой. Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед одоо тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэн тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй төлнө. За тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг за банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг бол төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр одоо тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн тооцдог байна. За Америк доллараар илэрхийлсэн зардлын тооцоог хийхдээ тухайн өдрийн Монгол банкнаас тогтоосон албан ёсны ханшийг одоо баримталдаг. За заасан хугацаанд одоо төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд нь бол жил төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3%-аар тооцсон алданг ногдуулж идэг. За заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл одоо тусгай зөвшөөрлийг цуцлана гэж зааж өгсөн. Тэгэхээр заавал одоо тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа хүмүүс бол төлбөр төлөх ёстой байна. Тусгай зөвшөөрлийн төлбөр гэдэг юм төлөх ёстой байдаг байна. За байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах үүргийг хүлээж байна.
За ашигт малтамлын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүргийг гүйцэтгэв. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулна. За байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгээр тухайн уурхайн ажиллагааны явцад хүн амын эрүүл мэнд байгаль орчинд учирч болзошгүй хортой нөлөөллийг урьдчилан тодорхойлох, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг тодорхойлох. За мөн байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд уурхайн ажиллагааг байгаль орчинд хохирол багтаа явуулах, агаар мандал болон усны бохирдол, хүн амьтан ургамалд үзүүлэх сөрөг нөлөөллөс сэргийлэх цогц арга хэмжээг тусгасан байх ёстой гэж зааж өгсөн. За байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд зааснаас гадна дараах зүйлсийг тусгасан байх ёстой. За хортой болон хор хөнөөл учруулж болзошгүй бодис материалыг хадгалах, хяналттай байх. Газрын гадаргуу болон гүний усыг хамгаалах, ашиглах, хуримтлуулах. Уурхайн хаягдлын далан барих, уурхайн талбайн аюулгүй байдалд хяналт тавих. За нөхөн сэргээх арга хэмжээ, тухайн уурхайн үйл ажиллагааны онцлогт холбогдсон бусад арга хэмжээ явуулахыг бол төлөвлөгөөнд зааж өгсөн байх ёстой. За байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөө бол байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх ийм үүрэгтэй байдаг байх нэ. За мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд батлагдмагц тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тэдгээрийн хуулбарыг тухайн ашигт малтамдлын орд байршиж байгаа нутаг дэвсгэрийн харьяалах аймаг сумд үүрэг. За дүүргийн засаг дарга байгаль орчны хяналтын албанд хүргүүлсэн байх ёстой. За уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирсан сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэж байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлд тайлан жил бүр гарган байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон за тухайн аймаг сум дүүргийн засаг дарга мэргэжлийн хяналтын албанд бол тус хүргүүлсэн байх ёстой. За энэхүү тайланд нь дараах зүйлсүүд тусгагдсан байх ёстой. За байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ашигласан шинэ техник тоног төхөөрөмж, үйлдвэрийг өргөтгсөн хүчин чадлыг нь нэмэгдүүлсний улмаас байгаль орчинд нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөлөл түүнтэй холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналуудыг оруулж өгсөн байдаг байна. За байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэнд хяналт тавих эрх бүхий төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагын албан тушаалтанд уурхайн талбайд нэвтрэн орох, газар дээр нь хяналт шалгалт хийх болцоо олгох үүрэгтэй. За 39.1.9 буюу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9-р зүйлийн 9.8 заасны дагуу зохицуулж байдаг. Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 39.1.5, 39.1.7, за 39.1.7-гийн 3-т заасны дагуу баримт бичгийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ гэж зааж өгсөн байдаг. За мөн байгаль орчны нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд за 39.1.9 заасны дагуу хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх, өөрийнх нь хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулan авч нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулж болно гэж зааж өгсөн. За мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол 39.1.9 заасан хөрөнгийг буцааж
уурхай хаалтын үеийн шатанд бол буцааж өгнө гэж бас заасан байдаг. Тэгэхээр мөнгөн хөрөнгийг тухайн жилийн олборлолтын ажил эхлэхээс өмнө шилжүүлэх бөгөөд энэхүү шилжүүлэг хийгдсэн талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сум дүүргийн засаг даргаад мэдэгдсэн байх ёстой. Мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй бол сум дүүргийн засаг дарга уурхай тухайн жилийн олборлолтын үйл ажиллагааг бас зогсоох хэрэгтэй гэсэн юм заалт байдаг. Тэгэхээр тухайн жилийн нөхөн сэргээлтийн ажлыг бүрэн хийгээгүй тохиолдолд сум дүүргийн засаг дарга болон мэргэжлийн энэлтийн алба хамтран дараагийн жилийн олборлолтын ажлыг эхлүүлэхгүй байх эрхтэй бас байдаг. За мөн энэ хуулийн 39.8 38.1.8 39.1.9 заасны дагуу дансны гүйлгээнд хяналт тавих журам байгаль орчны асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална гэж зааж өгсөн. За тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр байх хугацаанд түүнийг эзэмшигч нь шинэ техник технологи нэвтрүүлснээс байгаль орчинд сөрөг нөлөөлөх шинэ нөхцөл байдал үүсгэвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ, за байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулахыг шаарддаг байна. За мөн тусгай зөвшөөрлийг дуусгар болгох. Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараах тохиолдолд дуусгар болдог. За тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан. Хугацаанд дууссан бол энэ үйл ажиллагаа явуулахыг дуусгар болгоно гэж үздэг. За мөн хоёрт нь бол тусгай зөвшөөрөл эзэмшигч хууль заасны дагуу тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж өгсөн тохиолдол. Гуравт нь төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг дуусгар болгоно гэж үзсэн. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай тодорхой хэсгийг буцаан өгсөн тохиолдолд талбайн хувьд тусгай зөвшөөрөл дуусгар болно гэж үздэг. За тусгай зөвшөөрлөөр дуусгар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх уурхайг хаах талаар 38, 39, 45 дугаар зүйлд байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээс чөлөөлөгдөхгүй гэж зааж өгсөн. Тусгай зөвшөөрөл дуусгар болоход түүнийг эзэмшиж байгаа этгээд тусгай зөвшөөрлийн төрийн захиргааны байгууллагад буцааж өгөх бөгөөд уг талбайд энэ хууль заасны дагуу тусгай зөвшөөрөл шинээр олгож болно гэж зааж өгдөг. За хайгуулын болон уурхайн талбайд үлдээх техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилга байгууламж, бусад эд хөрөнгийн өмчлөлийн асуудлыг иргэний хууль заасны дагуу шийдвэрлэнэ. Тусгай зөвшөөрөл дуусгар болсон талбайд үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрөл олгохыг хоригддаг байна. За тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж өгөх тухай. За өөрийн хүсэлтээр бол бүхэлд нь буцааж өгдөг. За хоёрт нь бол талбайг бүхэлд нь буцааж өгөх тухай мөрөглөө байгаль орчныг хамгаалах мэдээ, тайлан гаргах зэрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийг болон уурхайг хаах үед тавигдах шаардлагыг биелүүлсэнийг нотлох баримтыг хавсаргаж өгсөн байна. За мөн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 54.1 заасны дагуу өргөдлийг хүлээж аваад тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 54.2 заасны дагуу шаардлага хангасан эсхийг хянаж үзээд
түүнийг тусгай зөвшөөрлийн болон зураг зүйн бүртгэл бүртгэж зохих өөрчлөлтүүдийг оруулж өгдөг. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бол тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж өгсөний дараа тусгай зөвшөөрлийг бол төрийн захиргааны байгууллагад буцааж өгдөг. За төрийн захиргааны байгууллага нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь буцааж авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж өдөр тутмын сонинд бол нийтэлдэг байна. За тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайг бүхэлд нь буцааж өгснөөс хойш 2 жилийн хугацаанд бол тус талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй байдаг. Тэгэхээр тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бол бүхэлд нь буцааж өгөх, тодорхой хэсгийг буцааж өгөх гэсэн ийм хоёр аргаар буцаадаг байх нь. За буцаад өгж байгаа тусгай зөвшөөрөл маань бол өөрийн хүсэл дээр өргөдөл гаргаж, байгаль орчин хамгаалах мэдээ тайлан гаргаж зураг зүйн бүртгэл бүртгэж буцаа авсан тухайгаа сонинд мэдээлэх байдлаар зөвшөөрлийг буцааж авдаг байна. За тусгай зөвшөөрөл олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авах. За хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уг зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг энэ зүйл заасан журмын дагуу өөрийн хүсэлтээр буцаан өгч болно. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу үйлдэх бөгөөд за уг талбайн тодорхойлолтын хамт эрүүлэх бөгөөд хайгуулын талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд тухайн талбай нь бол заасан шаардлагын дагуу уурхайн талбайн тодорхой хэсгийг буцаан өгөх тохиолдолд хангасан байх ёстой байдаг. Энэ хуулийн 24-ийн 4-ийг хангасан байх ёстой гэж зааж өгсөн байна. За мөн талбайн тодорхой хэсгийг буцааж өгөх өргөдөл дараах бичиг баримтуудыг хавсрахсан байна. За мэдээж хэрэг хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийнхаа бичгийг гэсэн үг. За тэгээд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буцаан өгөх талбайд байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн тухай. За сум дүүргийн засаг даргын болон байгаль орчны хяналтын албаны тодорхойлолт зэргийг тусгасан байх ёстой байдаг. За тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж өгсөний дараа үлдэх талбай заасан шаардлагыг хангасан байх ёстой. Заасан шаардлага хангасан бол төрийн захиргааны байгууллага өргөдлийг бүртгэж аваад тухайн тусгай зөвшөөрөл зохих өөрчлөлтүүдийг тусгаад талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөнд тооцдог. За төрийн захиргааны байгууллага болон тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг буцааж авсан тухай зохих байгууллагад мэдэгдэж өдөр тутмын сонинд бас нийтэлдэг байна. За талбайн тодорхой хэсгийг буцаан өгсөн нь бол өмнө төлсөн тусгай зөвшөөрлийн төлбөрийг бууруулах буюу эсвэл буцаан олгох үндэслэл болохгүй байна. За тусгай зөвшөөрөл эзэмшигч талбайн тодорхой хэсгийг буцаан өгснөөс хойш 2 жилийн хугацаанд бол тухайн талбайд дахин өргөдөл гаргах эрхгүй болдог байна. За тусгай зөвшөөрлийг цуцлах. Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндслээр цуцлана. За тусгай зөвшөөрөл эзэмшигч нь бол заасан шаардлагыг хангаагүй дээр дурдсан ашигт мултмалыг буруу ашигласан, буруу олборлсон тохиолдолд байгаль орчин сөргөөр нөлөөлсөн тохиолдолд тусгай зөвшөөрлийг заасан шаардлага хангаагүй хэмээн цуцалдаг байна. За тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд цуцлана. Хайгуулын болон уурхайн талбайг заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч эсвэл тухайн талбайд ашигт мултмал хайх, ашиглахыг хуулиар хориглож
нөхөн олгорыг одоо тусгай зөвшөөрлийг эзэмшигчид бүрэн төлсөн тохиолдолд одоо тусгай зөвшөөрлийг цуцлана. За тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага байвал одоо тусгай зөвшөөрлийг цуцлана. За тусгай зөвшөөрлийн эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа эсвэл одоо нөхөн сэргээх байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд за орон нутгийн захиргааны байгууллагын саналыг үндэслээд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гарсны үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлана гэж зааж өгсөн байдаг байна. За мөн стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль тогтоомжийг зөрчсөн. За хайгуулын талбайд одоо соёлын өв байгаа нь тогтоогдсон. За гол мөрний урсац бүрлдэх их усны их буюу усан сан бүхий газрын хамгаалтын бүс ойн сан бүхий газарт одоо ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай заалтыг зөрчсөн. За хуулийн дагуу байгуулсан гэрээний заалтыг зөрчсөн тохиолдолд одоо цуцлана гэж заасан байна. За тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн бол цуцлана. Тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хуулийн за 18.8 36 заасан аргачлалын дагуу холбогдох татварыг тайлагнаагүй эсвэл одоо үнэлгээ тооцоход шаардлагадах мэдээллийг санаатаагаар нуун дарагдуулж худал мэдүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцалнаа. За татварын ерөнхий хуулийн 26-гийн 10, 26-гийн 11, 26-гийн 12 заасны дагуу холбогдох байгууллагад үнэн зөв мэдээлээгүй болоод тусгай зөвшөөрлийг цуслана гэж зааж өгсөн байдаг байна. За төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндслэл тогтоогдсноос хойш за ажлын 10 өдрөд багтаан тусгай зөвшөөрлийг эзэмшигчид тухайн мэдээллийг мэдэгдэл хүргэх бөгөөд тусгай зөвшөөрлийг цуцлах болон үндслэлийг тодорхой зааж өгсөн байдаг. Зааж өгсөн байх ёстой. За заасан үндслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийг нотлох баримт бичгийн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. За тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй байна. За мөн төрийн захиргааны байгууллага хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан бол мэргэжлийн хяналтын байгууллагад ашиглалтын болон үүсмэл орд ашиглах тусгай зөвшөөрлийг цуцалсан бол татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын байгууллагад тус мэдэгдэж өдөр тутмын сонд нийтэлсэн байх ёстой гэж заасан байна. За дээр дурдсан үндслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцноо. За хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага. За энэ хуулийн зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь одоо гэмт хэргийн шинжгүй бол одоо төрийн албаны тухай хуулиар хариуцлага хүлээн. За энэ хуулийг зөрчсөн хүн хуулийн этгээд нь одоо эрүүгийн хууль эсвэл зөрчлийн тухай хууль заасан хариуцлага хүлээлгэнэ. За холбогдох хууль уул уурхай аюулгүй үйл ажиллагааны дүрмийг удаа зөрчсөн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн ашигт малтмал эрх хайх ашиглах үйл ажиллагааг одоо 2 сарын хугацаагаар зогссоо. Мөн хугацаанд одоо зөрчлийг засаагүй бол тусгай зөвшөөрлийг 56 дугаар зүйл заасны дагуу цуцлах зэрэгээр арга хэмжээ авнаа. За ашигт малтан ашиглалтын одоо тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаанд химийн хорт бодис бэлтгэлийг хэрэглэхдээ хууль аюулгүй ажиллагааны дүрм технологийн гормыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд байгаль орчин мал амьтанд одоо ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 56 дугаар зүйл заасны дагуу цуцалж
20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэж заасан байдаг. Хүний амнаас хүний эрүүл мэнд мал амьтанд хохирол учруулсан. Ноцтой хохирол учруулсан бол 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл тухайн хуулийн этгээдэд олохгүй гэж зааж өгсөн байдаг. За тэгээд энэхүү хуулийн дагуу одоо яг гэхээр бид төрийн албаны тухай хууль, эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуулиудыг одоо юу гэж заасан, ямар хариуцлага хүлээх юм бэ гэдгийг бид нар бас эрэл хайгуул хийж үзээрэй гэж хүсэх байна. Ингээд анхаарал тавьсан та нартай баярлалаа.